Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын эцэг эхийн зөвлөл аль багчдын гэр бүлийн оролцоотойгоор хүүхдүүдэд байгальдаар хөдөлмөрийн дадал олох зорилготой ногоон уралтын өдрийг зохион байгууллаа. Бусдын хүүхэд гэр бүлийн төлөө ажилладаг хүүхэд гэр бүлийн байгууллагын албан агчид маань байгууллагынхаа эцэг эхийн зөвлөлөө санаачлаад жилийн ажлыг төлөвлөн ажилладаг байгаа. За энэ жилийн төлөвлөгөөний хүрээнд бол төмс хүнсний ногоо тариалах зэрэг юм ажлуудыг зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд эцэг эхчүүд гэр бүлээрээ идэвхтэй оролцож хүүхдүүдтэй хүнсний ногоо хэрхэн тарьж ургуулдаг, хэрхэн арчилж, ургацыг нь хурааж чаддаг талаар зааж мэдээлэл өглөө. Та бүхэн өөр хүүхдүүдтэй бас агаар салхинд гарангаа хүнсний ногоо хэрхэн тариалдаг, хэрхэн хураалт хийдэг, хүнсний ногоотой танилцуулж явж байгаа. Миний бие бас их баярлалаа. Бас өөргөө хэмжээний ногоо хураалцаж өглөө. Бүгдээ маш их баярлалаа. Хүүхдүүд газар шараатай ажиллаж, гартаа хөрс атгаж, шинэ ургацын амтыг мэдрэхин зэрэгцээ хөдөлмөрийн үнц нь байгаль дэлхийгээ хайрлахын чухлыг ойлгож авсан юм. Мөн хамт олонний ур амьсгал эерэг болж гэр бүлүүдийн харилцаа холбоо бэхжихэд чухал хувь нэмрээ харуулсан өдөр боллоо. Би өмнө л авдуулгаж үзэж байгаагүй. Анхудаа зулгаж үзэж байгаа болохоор гоё эсэ. Гоё цэцэн эцэгтэй яагаад сангийн идэл зулгаагаад амар гоё. Хүүхэд гэр бүлийг оролцуулсан эерэг арга хэмжээг бусад байгууллага хамт олон өрнүүлж, ирээдүйн хойч үеийнхэнтэй зөв үлгэр дуурайл үзүүлж, хамтын оролцоотойгоор бүтээх ажил нэгдэхийг уриалж байна.